За залуужуулах бичлэг 50 баха 50 шүү зөө. Та нар тэгээд энэ дээрх нэр нь доорх тоотойгоо зүрэл битгий гахаараа ягаад гэвэл би заримдаа нөгөө бичлэгээ байж байгаа гэдэг байхгүй ингээд босч явчаад ч юм уу тэгээд дунд нь том мог нь мартчихин зарим нь апплод хийгээгүй ч юм уу. Одоо апплод гэдэг чинь ингээд юу аагүй нийтлэг үйл гэсэн үг шүү заяа. Одоо ерөнхийдөө бас өөрсдөө дагч нартай зөрүүлж ингээд монгол хэллэхээр илүү ярьж сарна. Тэгээд дээрээс нь дахиад хэлэхэд дэр их нартай баярлаа. Тэгтээ удахгүй бас би амсандаа хүрнэ. Хэлсэн шүү дээ. Ингээд өмнө нь тэр нэг анх эхэлж байгаад дагажсэн хүмүүс бэлжсэн шүү дээ. Би 20 жил явсан чинь зүйлээ тасрахгүй яагаад гэвэл би энэ зүйлийг 8 жил 7 жил хийхин тулд навшийн үед зөндөө туллаа, залуу гэлтгүй гадаа хонлоо, хүмүүс зодуулж үзлээ, шоолуулж үзлээ, хөсөж үзлээ, таарч үзлээ. Ад үзэж үзлээ, гомоогоор дуудаж үзлээ, монгол хүн биш гэж хэлүүлж үзчихлээ. Магадгүй зарим үед би Монголын төлөө жигнэсээ зүтгэж явж иж магадгүй. Гэтэ би тэрийг ингээд нэг урай лоозон болгоод нам зүгээд би монгол хүн гэж ойлгохоор би Монголын төлөө зүтгэж байгаа гэсэн үг биш. Монголын тэр хорт хавдар, Монголын ядуурл, Монголын өвчин зовлонгийн эсрэг боолгоор өгөөл нэг 10 удаагаас хойш ингээд явжлаа гэхдээ яг уу ер нь бол огт хийгээгүй хүмүүсийг одоо бас хийсэн юмтай шүү 25 наснда тий бас өөргөө нэг удаадсан магтчих яагаад гэвэл хүн тэгээ заримдаа өөрийгөө магтчихахгүй бол ингээд угаасаа өөрийгөө дандаа чамладаг тийм сэтгэхүйд байхгүй багасаа ингээд чи болоогүй чи бол хог чи гэдэг ингээд дандаа тэгдэг өөртөө жоохон хитрхи хатуу шаардлага хитрхи тавиад заримдаа зүгээр өөрийгөө гомдоод юм санагддаг болсон. Тэгээ сүүлийн үед болохоор жоохон өөрийгөө магтангаа урамшуулах гэж хичээдэг болсон байгаа. Тэгээд юуцсан юу ч хийдгүй хүмүүсийг бодвол хийгээл явж байгаа. Тэгээд юуц юм хийж байгаа учраас бас муулж байгаа ах. Тэр комментны цаанаас, чатны цаанаас хүмүүс муулж байгаа ах. Тэгээд би та нарт хэлдэж штэ. Хүн ингээ юм хийгээд миний хийж байгаа мөндөр төрхийн ирээр ингээ эсэргүүцлэх хэвээр. Тэгээд намайг тэнийг балаагаар дуудах хүн ихсэн хандлт авахын ирээр шол хүмүүс гэсэн, найх хүмүүс гэсэн тий. Тэгэхээр надад бас нэг хэцүү зүйл байдаг. Тэр болохоор миний ойрын хүрээллүүд дотроос миний ярьж байгаа зүйлийг надаас ирж нэг ч удаа асуухгүй мөртлөө надаас ингээд дайгаад хараад идэг. Ингээд төлөөд идэх хүмүүс идэг. Бүр ингээд тэр хүн надтай ярихгүй байсан ч ингээд харц биеийн хилэмжлээс шууд мэдрэгддэг ингээд. Шууд зайгаа аваад ингээд надад муухай хараад. Тэгээд ингээд дуурч ядаад би тэр хүнтэй ингээд хуучин найз байсан шүү дээ. Хуучин найз үжигаад одоо ингээд очиод дуурыг гэхээр дуурч ядаад идэх хүмүүс байдаг байхгүй. Тэрний буруу биш. Би тэрүүнийг ойлгосон бас миний буруу байх. Ярьжсэн юу гэж хэлэх гээд нэг ихээр. Яг уу ингээд нэг юмыг ингээд яриад жоохон гаж болох гээд гоцгоох гээд ирэхээр угаасаа хүмүүс сонир санагдах нь аргагүй байхгүй. Энэ ингээд угаасаа хаанч байдаг л үзэгдэл. Тэгээ жишээлбэл анхтай ингээд анхны юм хийжсэн хүмүүсийн түүхийг та нар одоо мэдж байгаа шүү дээ. Сошиал хөгжсөн. Тэгээ би бас сайн гөвшөө. Наа яг би анх Facebook ерөөсөө одоо би ер нь Facebook баг ашигладаг байхгүй ер нь бол хүмүүс аа Facebook ашигладаг гэж боддог. Гэтэ би баг ашигладаг. Ер нь мессенжер лүүж баг утгүй дээ. Хаяал нэг ганц хоёр дотны найз руугаа чат бичвэл бичнэ, видео колл калт нь ер нь баг ашигладаг байхгүй. Тийм. Тэгээд яг намайг Facebook анх нээдэг ашигладаг байхгүй. Тиймэрхүү ингээд 17 8 тэгж одоо 2000 он чинь 16 мургаа юм уу 17 он ч юм. 16 мургаа онд ингээд айгу ухаантай постууд их явдаг байлаа тий. Тэгээ хүмүүс их зураг мураг их ашигладаг байсан. Тэр үед тэр өнөхөд бас Facebook-ыг уншихаар янз бүрийн түүхүүд явдаг байсан. Тэн дээр бас ямар түүх байсан бэ гэхээр нөгөө Галилегийн түүх ч юм уу тий. Янз бүрийн тийм түүхүүд өгдөн штэ ингээд нэг зүйлийг эхлүүлснээс болоод хүмүүс тэрийг хүнийг хад үзсэн тохиолдол зөндөө байдаг штэ. За ингээд тэг ингээд дэлхийн нарыг тойрдог гэдэг ч юм уу нар дэлхийг тойрдог. Ингээд дэлхийг нар тойрж гинэ гэдэг тэгэхээр нар байранда байна. Дэлхийн өөрөө нарыг тойрж гинэ гэж хэлээд ад үзэх ч юм уу ингээд тухайн цаг үеэсээ арай төрөөсөх юм бол ад үзэх жишээ зөндөө байдаг. Эсвэл 100 их ингээд нэвтрүүлэг бас явдаг байсан те. Тэр мөрөн дээр чинь одоо ингээд арай илүү гоцгойд юм бичсэн, арай илүү сэтгсэн, арай илүү цаг үеэсээ төрөөснөөсөө болоо тухайн нийгэмдээ ад үзэх тохиолдол байна. Гэхдээ яг зөв юмараа зөв зүйлийн төлөө хөдөлмөрлөө зөв юмар хаад үзэгдсэн бол тэр нь цаг хугацаанд ирэхээр тодорно гэсэн тиймэрхүү дүрмүүдийг үзээд би бас өөртөө мотивашн урам зориг авдаг байсан. Тийм болохоор ч гэсэн одоо энэ зүйлийг тасралтгүй явж байгаа. Дахиад 20 жил чинь. Гэхдээ нэг юм хийх юм. Нэг юм нь юу юм бэ гэхээр ойрын хүрээл их боломжтой сонгодог. Яг тэгвэл хутга ер нь хизээ хэлсэн хутга хаанаас их хамгийн их өвдөгдөг гэх юм. Урдаас ирсэн хутга биш байхгүй юу? Урдаас ирсэн хутгыг хүн болгон мэднэ. Тэг ингээд энэ намайг хутгалах чинь даа гэж мэднэ. Тэгээ жоохон хэрцүүнд хамгаалж чадна. Гэхдээ артлаас хүн хутгалч амар өвддөг байхгүй.
Тэгээ бид өөрөө бас арталтаа нэг 3 4 хутга байж магадгүй. Тэгэхдээ тэр бол миний буруугийнх болсон. Тэгээ хайр дурлалаас авсан шарах ч юм уу, итгэж явж ирсэн найзуудаасаа холдох ч юм уу, тиймэрхүү үед байна. Бид өөрөө бас хүмүүс хомдоос үед байгаа. Төгсөн биш. Гол нь ер нь бол хүрээлэлээ богинохон сонгохын тулд хэлсэн шүү дээ. Энэ зүйлийг надтай ярилцахын тулд олон жил шаардлагатай. Дээрээс нь би та нарыг ингээд зөвхөн фэйсбүүкээр надтай харилцсан төлөө би та нарыг ингээд өөрийнхөө дотны хүн болохгүй. Эсвэл зүгээр надад ингээд ойрын хүн юм шиг зөвлөгөө авах гэдэг бол мөнгө төлөх ёстой. Ядгүй л хэлдэж шүү дээ. Одоо ийм байхгүй юу? Би та нарт мөнгөний соёлыг ойлгуулъя. Автын инженер те ингээд тийм өгүүлгээд шүү дээ. Автын инженер нэг машиныг ингээд тагийг онгоолгоод нэг юм ингээд засч өгөөд $300 нэгсэн чинь ууралдаг байхгүй юу? Чи ингээд энийг ингээд ийм хамартыг хийгээсэ би яагаад чамд яг $300 өгөх юм гэдэг. Гэхдээ би чамааг ингээд чиний энэ он шиг энийг ингээд би өөр зүйл авахгүй ганцхан энийг чи олж ихийн тулд би ингээд те 10-15 жил зарцуулсан юм аа. Тэгээ бас өөр тийм алдартай дээр үед 8 жил юм уншижсэн юм алдартай юм блэ баримлчин хин жилээ. Пикассо ч лөө. За ямар ч нэг алдартай баримлчин зав сэрэг мандалтай үе. Тэгээ нөгөө хүний хөрөг зураг маш хурдан зураад өгчдөг. Маш өндөр мөнгө нэгсэн чинь чи яагаад надаас ийм богино хугацаанд ийм хурдан зурчаад ийм мөнгө өгч байгаа бэ гэсэн чи. Үгүй би чамайг чиний зургийг ийм хурдан зурж ихийн төлөө би энэний чин төлөө баг бүтэн амьдралаа зориулсан учраас ямаас би ийм мөнгө авах хэрэгтэй гэдэг те. Тэгэхээр ер нь бол хэлсэн шүү дээ харин. Би ингээд зүгээр нэг хүнтэй уулзаад явах тийм нэгдүгээр сонирхолтой байхгүй цаг зав байхгүй. Хоёрдугаар би нэг ингээд хангалттай ингээд арай илүү ингээд хэлэх юмнуудаа хийгээд явал надад ил ашигтай байхгүй. Би ганцхан ширхэх огт танихгүй гудамжинд байгаа хүнтэй уулзахаас илүү би зүгээр ингээд танихгүй хүн зөрүүлээ бичлэг хийгээд илүү ингээд олон хүнд хүрээд илүү олон хүнээр санаагаа хүргэж боломжтой байхгүй. Одоо ч автгаа болцсон. Нэгдүгээр хоёрдугаар болохоор би ингээд одоо надад ингээд цаг зарцуулж чаддаг хүмүүсэндөө байдаг байхгүй. Жишээл би 10 жилийнхаа найзуудтай цаг зарцуулж чаддаг айгу удаж байгаа. Тэг ер нь би баг уулзалгүй 8 жил ч болчих нь зөндөө удаж чинь. Тэгээд тэр хүмүүстэй ер нь бол цаг зарцуулж чаддгүй. За гэр бүлтэйчсэн цаг зарцуулж ерөнхийдөө чаддгүй. Маш олон тиймэрхүү юмнууд зарцуулж чадахгүй цааг зөндөө байгаа. Тэгээ би хэрвээ одоо яг мөрөөдлүүдээсээ гадна зорилгоосоо гадна жоохон илүү цаг гарах юм бол би гэр бүлтэй юм уу, найзуудтай юм уу зарцуулмаар байна. Эсвэл би 10 жилийн найзуудаас гадна хуучин хамт ажиллаж исэн найзуудтай ч юм уу юм дотны хүмүүстэй цаг гармаар байна. Гэхдээ дотны хүмүүстэйс гарах ёстой байсан цагаасаа хэрвээ би огт танихгүй хүн зарцуулъя гэж бодоод тэр хүний би зовлог сонсох ёстой болох юм бол тэр хүн надад ядаж мөнгө төлөх ёстой байхгүй юу? Тийм. Ирээдүйд ч би энэ зарчмаа баримтлал өнөөдөр би та нарт нэг баримтлаж байгаа биш. Гэхдээ яг сүүлд надад ингээд уулзаа 100 мянган төгрөг төлсөн хүмүүс байдаг байхгүй юу? Ингээд 100 мянган төгрөг төлөөд надтай уулзаа ганцхан удаа уулзчаа дахиж уулзсан хүмүүс байгаа. Гэхдээ тэр хүмүүс хаан зовлтгүй. Ер нь бол би яг одоо биш гэхэд нэг жоохон удахгүй жигдрээд миний яг нэг бодож байгаа үе шатанд хүрчүүл дахиад би хүмүүстэй уулзна. Тэр үедээ яг надтай тэр үед уулзж исэн намайг анх эхэлж байгаа үед тусалж исэн тэр 100 мянган төгрөгийн хүмүүстэй би сая төгрөг надад өгсөн юм шиг уулзаж чадна. Тэгээд тэр сая төгрөг одоо жишээлбэл ирээдүйд би ханшаа өсгөж болно шүү дээ. Надад сая төгрөг өгөө гэдэг тэ. Чи надад уулзаханд сая төгрөг өгөө гэсэн ч гэсэн тэр дээр үед надад 100 мянган төгрөг өгчсөнтэй би өнгөө уулзах магадгүй байхгүй. Тэгээ иймэрхүү бодлууд байгаа. Тэгээ бизнес биш энэ бол энийг тэнэг хүмүүс нөгөө социализмын үеийн хүмүүс ч юм уу юу гэж бодсон юм бэ гэхээр намайг лөөрчин гэж бодно. Чи мөнгөн дээр тулгуурлаж энийг хийсэн юм уу гэж бодно. Гэтэ үгүй чи ингээ хаана амьдарч байгааг мэдэхгүй байна. Чи ямар нийгэмд амьдарч байгааг мэдэхгүй байна гэж тэр хүнд байна. Манай социализмын нийгэм үед их сайхан байсан юм да. Хүнд их үнцэнтэхүү тусалдаг байсан юм да. Тэгээ чи ингээ мөнгө зөрүүлж хийж байгаа махтагаан зүнгүү ном өгчөөч гэдэг хүмүүс байдаг. Тэгээ би хэлж байгаа шүү дээ. Би энэ номыг ганц удаа хөрвүүлэхийн тулд энэ өгүүлбэрийг ярихын тулд ямар их нүсрнөөс ямар их зорилго ингээд зорилоос зөндөө гаргасан байж магадгүй шүү. Тэгээ юм нь бол тийм мэдрэгдэх хэвээр яагаад гэвэл тэгээ одоо бодолтой та нар тэгээ ингээд бас толгоос эсрэмээр үе зөндөө байсан гэхдээ шантраагүй. Тэгээ цааш сантрахгүй. Гэхдээ тэр хэрэг миний үнц өсгөөсөөр байх хэвээр. Хэрвээ тэгээгүй бол би буруу зам дээр явж гэнэ гэсэн үг. Тэгээ би усын алсраа орхон баяр тэгээ ингээд наадмын барилдаад тэгээ ингээд байр миштэй болж байна. Гэхдээ тэр бол баяр хүргэн гоё юм. Гэтэл би тэрнээс илүү дутуугүй хөдөлмөр гаргаад тэрнээс илүүгүй юм бүтээж байгаа бол би тэр хэмжээнд биш маа гэх тэрний талаар чамайг үнэлэх хэрэгтэй. Би өөрийгөө хайрлахгүй бол хүн намайг хайрладаг юм байна гэдгийг маш олон удаа ухаарсан. Ягаад тэгж хэлж байгаа юм бэ гэхээр энэ номыг би маш олон удаа үнгүй хэвлүүлж ирсэн. Одоо яг энэ миний пэйжийн хандлтуудын ихэнх нь бас миний анхны цалингууд байдаг. Манай найзууч мэдчихэж байгаа. Тэгээ ер нь бол 20 гаруй сая төгрөг зарлагдсан. Дахиад сая би тэр хүмүүсээс зээлсэн мөнгнүүд
байгаа ингээд хийж байгаа юмнууд байгаа. Одоогийн бичлэг хийхэд тулд авсан утас тоног төхөөрөмжтэй дахиад авах ирээдүйд гаргах тэр компьютер хэмжлэн 30-40 сая төгрөгийн зөрүүнд байгаа. Тэгвэл эн чинь юу юм бэ? Байрны мөнгө биш юм бэ штэ. Чи 30-40 сая төгрөг ингээд линтрээ төлөө золиослж яваа тэг уурлаад байгаа юм уу гэж бодоод иж магадгүй. Гэхдээ тийм биш байхгүй юм. Тэр үед байсан мөнгө. Тэг одоо ингээд хүмүүс ярьдэн штэ. 90-ад онд байсан 20,000 төгрөг чи хэдэн төгрөглөл ингээд амар үнцэнтэй байсан тий ингээд баг байр мөр төгрөмсэн машин хэдэн мянган төгрөг байсан гэлээ би одоо мартчихсан. Тэгж ярьдаг байхгүй. Тэр шиг тухайн үед байсан миний тэр 5 сая төгрөгөөр би хэрвээ бизнес хийгээд явсан бол одоо миний хажууд хамт ингээд явж исэн найзууд дотроос өнгөтэй болсон найзууд байна. Одоо би тэр хүмүүс атаархдаггүй зүгээр ер нь тэр хүмүүс байна. Тэгээ тэр мэтчлэн тиймэрхүү боломжууд нөхцөл надад зөндөө байсан. Тэгээ тэр олгоноо би өрөөсө бододгоо тэр бол ойрын зүйл байна гэж бодоод дандаа мөрөөдлийн хөтлөө зарцуулдаг гэсэн баггүй юу. Тийм болохоор ирээдүйд тийм зүйлийг болох хэрэгтэй. Дээрээс нь би залуу хүн би амьдрах хэвээр. Ингээд иймэрхүү бодлоор боддог. Яг ийм бодол хэлэх үед ингээд намайг муу хүн, ядуу хүн гэж бодож байгаа гэж тийм хүн байвал тэр хүн өөрийнхөө дотгошоо ухаад үзээрэй. Та энэ одоогийн зах зээлийн нийгэмд бол таны наад сэтгэхгүй чинь таныг хизээж баяжуулахгүй шүү. Та хизээж ингэж үр хөвгтүүдэд бүрмөвтэй амьдрах юм байна. Та ингэж хэцүү амьдрах юм байна. Та бэртгчээ амьдрах юм байна гэдгээ бас бодож үзээрэй. Тэгээ ухаантай хүн болохоор бас энэ цаг үеийг хүндэлдэг байхгүй юу? Бусдаа хүндэлдэг. Одоо чи хотын соёлтой болдог. Хотын соёл гэж соёл байна шүү дээ. Бид ч өөрөө хөдөөний хүн, би хотод орж ирээд удаагүй хүн гэтэл хотын соёл суралцах гал явж байна. Яг гэвэл би хотод амьдарч байгаа учраас. Тэрнтэй адилхан чи зах зээлийн нийгэмд амьдарч байгаа бол чи зах зээлийн нийгмийн дүрмээ мэдэх хэвээр, чи өөрийгөө үнэлж сурах хэвээр. Тэгээ чи тэр юу золиослдог вэ? Юу надад байгаа вэ? Гэхдээ юу байхгүй вэ гэдгийг бодож үзэх хэвээр. Энэний цаана л ингээд арай илүү өөр үнцэн багтана. Арай илүү ингээд өөр үдэн чамайг хүлээж ин. Тэгэхгүй болохоор чи тэнийгтэй ингээд сайхан сэтгэл гэдэг бамбайн дотор арчаагүй байдлаа хаазаасаар байх юм бол тэгээ нөгөө Библиэлд хэлдэг шиг ингээд цагаанаар будсан буш гэж хэлдэг байхгүй юу? Хуурын багш нарыг чи бол цагаанаар будсан бушаа чи ингээд гаднаа сайхан маясаар харагддаг чи бол худал хуурамч гар штэ чи бол чөтгөртэй гар байхгүй чи бурханлаг гар биш ээ гэж хэлдэг байхгүй юу? Яг гинт жоохон таличлаа. Ер нь бол тэр шиг чи худлаа гар байхгүй юу? Тэгээ чи ингээд сайхан сэтгэлгээ худлаа яриад байгаа мөртлөө чи зүгээр л арчаагүй хүн бохгүй юу? Чи цаг үетэйг хөлөөлж шалхдаггүй юм бохгүй юу? Ингээ бодоод үзтээ жоохон гутгалуулаад үзтээ жоохон өөрсдөх гээд үзтээ мөнгө бол олох юм чинь энэ юм зөндөө байдаг. Харин оюухан бодол санаа нөхцөл байдал боломж гэдэг зүйл босч ирэхгүй. Тийм болохоор л энэ видеонуудыг хайрладаг, энэ насаа хайрладаг, энэ зүйлүүдэд оролдож үздэг. Тийм болохоор та нарт авлаа нэг зүйл эхлүүлэх байгаа бол хичээх байгаа бол хичээгээд үзээрэй. Тэгээд жоохон хатуу болж байгаа. Тэгээ одоо яг 10 жилийн назар ч юм үзэж байгаа. Би 18-тай баясгалан одоо 25-тай ч юм 26-тай баясгалан шал өөр ихгүй юм. Тэгээ намайг өөр улсын төлөө ингээ харах хэрэг байхгүй. Яг л би өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Тэг чи ингээд насаа дагж өөрчлөхгүй бол би чинь юу вэ болохгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь гэхдээ бэртгчин болсон гэсэн үг биш. Зүгээр л би өөрийгөө харилж ийн гэсэн үг. Тэгээ би ингээд эрен дистралийн тухай зөв дистрал гаргаж байна гэсэн үг. Тэгээ та нарт нь тэгж бүддгүү бол тэгээ бодоод үзээрэй. Тэгээ надаас суралцдаггүй маа гэхэд ер нь зүгээр амьдралынхаа тухай нэг бодоод үзээрэй. Би хэм бэ, нийгэм хэм бэ, бурхан хэм бэ, буян юу вэ, нүгэл юу вэ гэдгээ дахиад нэг удаа бодоод үзээрэй. Бити ядуу байгаарай. Монгол хүн болгон баян байг, Монголын үр хөвгт болгон элэг бүтэн байг. Тэгээд дээвэр нь бүтэн халуун дулаан уур амьсгалтай. Халуун гэрт байх хэлтгай. Тэгээд халуун гэрийн зарим хүмүүс нь битээг би бол халуун дулаан уур амьсгалыг нь бүтээгийн тулд хөлбөмбөлж байгаа. Тэгээд үдсэн зорилготой хүрэх болно. Тэгээд таанарсан хичээгээр амжилт хүсье.